Од өндөр суух тавтай морил бие болготлогч инх бат. Зандаа маань сүүлчийн өдөр нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors зам өрх бүрийн хэрэглээ үе гурил ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од өндөр суугаар мөн ТV телевизээр зам 83.3 107 столгоны Од өндөр хажуугаар хүрч байна. За өдрийн зандаа. За өдрийн мэндэ ба. За 1953 он болохоор ер нь дэлхийн түүхэнд олон талаараа тийм нэг онцгой жил юм. Яг 1953 онд 25 настай Элизабет хатныг тэтэмлэх ёслуулаад Их Британч нь одоо шинэхэн залуухан хатан хаантай болсон шүү дээ. Мөн 53 онд Дэнзэн Норгай, Эдмунд Хиллерийн нарад тий одоо зулаа дээр гарч Эверестт амжилтаа гарсан түүхэнд анхны уулзалт болсон. Энэ жил 1953 онд халдварт саавчны эсрэг вакцин гараад 100 сая хүний амийг аврах одоо тэр гоё боломж гарсан. Мөн Солонгосын дайнд дууссан. 53 он 55 хүртэл яваагүй л тий. 53 онд тий. Гэхдээ бүр сая хүний амьдралд шууд нөлөөснөр мөн хэдэн сая хүн дотроо битүүхэн хүсэж хүлээж байсан гэдэг утгаараа 1953 онд болсон нэгэн үйл явдал энэ бүхнээс бүр илүү аргагүй оны онцлог үйл явдал болсон. Энэ бол зөвлөлтийн удирдагч Йосеф Сталины гинтийн үхэл. Тэгэхээр өнөөдөр тэр Сталины сүүлчийн өдрийг ярина. За 1953 он гэхээр зөвлөлтийн ард түмэн Сталины харгас хэрцгий дарангуйлдор бараг 30 жил зовж зүдрээд байсан. Хэдийгээр зөвлөлт холбоо тус Сталины удирдлагаар нөгөө хоцрогдсон ядуудаар ус үндэснээс бүр тэ цөмийн зэвсэгтэй дэлхийн их хүчин босон гэдэг ч гэсэн дэлхийн бас 2 дугаар дайнд нацист Германыг ялан дийлж дайны дараах Европ төвд ялангуяа зүүн Европын орнуудад бүрэн ноёрлоо тогтоосон ч гэлээ энэ бүхэн яг хичнээн сая хүний амиар олдсныг яг таг тооцоолох ямарч боломжгүй. Сталин болоод түүний тогтоосон харгас хатууд эглэм удаа дараагийн аимшигтай тэр хомроглон хилмигдүүлтээс болж хамгийн багаар тооцоод 6 сая хүн хэтрүүлэн тооцоод 26 сая хүн амиа алдсан гэдэг тооцоо байдаг. Монголд бол 30 мянган хүн Сталинаас болж. Энэ ч хомроглон хилмигдүүлдэг маш аимшигтай зүйл хийсэн. Тэгэхээр багада 6 сая гэдэг юу гэсэн үг вэ? Хэрэг үүн дээр нэмэх нь нутаг заагдаж цөлөгцсөн бүр хийгээгүй хэрэгээсээ болж хилмигдэн хоригдсон хүмүүсийн тоог нэмбэл бүр 40 сая гарна. Тэр бүх хүнд хэцүү он жилүүдийг зөвлөлтийн сая хүн чадхаараа л хөрхий даван тулж байсан. Зарим нь амь гарахын тулд гэр бүл, найз нөхдөө хүртэл матна, золиослно. Зарим нь төр засагтаа их удирдагчтай хичнээн үнж болгоо харуулахын тулд цаг үргэлж сонор сэрэмжтэй байх хоёрдмол амьдралаар амьдрна. Харин зарим нь эмгэнэлт амьдралаа илэглэн, өгөөднө. Бүр Сталины үеийн өнгөнүүд гэж байдаг шүү дээ. Сталины үеийн өнгөнүүд одоо ч энэ орос хэлтүүдийн дунд яригцаар л идэг. Тухайн цагт энэ чинь зөвлөлтийн иргэдийн ахуй амьдрал айдас дарлагдсан нийгэм нь ямархуу байсныг одоо би хид хідэн өнгөө та бүхэнд уншчихоор ерөн төсөөлнө. Ямар аимшигтай байсныг. Хоёр шүүгч танхимын гадаа таарлцсан ба. Өнгөө ярьж байгаа шүү. Нөгөө зөвлөлтийн Сталины үеийн өнгөө. Тэгсэн хоёр шүүх танхимын гадаа таарлаад нэг нь минь дууд усч мэдсэн юмгүй учиргүй инээгээл гэж гэнэ. Тэгсэн нөгөөдг нь нөхөр минь чи юундаа инээгээв гэсэн чинь нөгөөдг нь амьдралдаа сонсож байгаагүй хамгийн инээтэй өнгөөг би сонссон юм а гэдэг байхгүй. Тэгсэн аль би ч гэсэн сонсъё л даа гэдэг. Тэгсэн чинь ярьж болохгүй. Энэ өнгөөг ярьсан нөхрийг би өөрөө дөнгөж сая Сибирь рүү 10 жилээр цөлчлөө гэдэг байхгүй. Бас нэг өөр өнгөө. Насаараа тосгонд амьдэрсэн. Тэгээ бүр нэг ч удаа тэмээ харж байгаагүй нэг орс эмгэн байж л дээ. Гэтэл анх удаа тэмээ хараад дуу алдсан ба. Иви минь энэ муу Берия хөөрхийн морийг яаж орхив вэ гэдэг. Берия. Энэ муу Берия энэ морийг яаж орхив вэ гэж байна. Цаанаа бүр юугүйтэй зөв. Амар зөв. Бас нэг өнгөө. Сталин, Рузвельт хоёр ярьж ирнэ хоорондоо. Рузвельт хүүхд очиж сонсч ивэл энэ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан гэсэн үг. Дэлхийн 2 дугаар дайны үед. Тэгсэн Рузвельт ингэсэн ба. Миний хобби бол өөрийнхөө тухай би өнгөнүүдийг цуглуулах юм шүү дээ. Одоо надад бүр 3 дэвтэр дүүрэн өнгөө байна гэдэг аахгүй. Тэгсэн чи Сталин би харин
миний тухай онгой ярьсан хүмүүсийг цуглуулах хоббитэй. Одоо надад 3 гулаг дүүрэн хүн байна гэт. За ихаад нэг байна. Энэ онгойнуудаас л ер нь бүгд ойлгомжтой болж байна. 1930-аад оны их хилмигдүүлэлтээр үйлдвэрийн 3 ажилчин ажил салгардуулсан хэрэгээр баригдаад нэг дор хоригдсон юм байна. Нэг газар ажилчид. Тэгсэн ихнийх нь ингэж. Намайг цагаасаа эрт ирсэн чинь тагнуул гэд баривчлаа гэсэн. Тэгсэн хоёр дахь нь намайг хоцорсон чинь улсын төлөлгөө баллаа гэд баривчлаа гэдэг. Тэгсэн гурав дахь нь намайг яг цагтаа ирсэн чинь барууны цагтаа юм байна гэд баривчлаа гэдэг. За сүүлж байна. Нэг залуу голын эргээр алхаж явтал живж байгаа хүнтэй таарсан баг. Тэгсэн сахал үснээс нь зулгаасаар арай гэж амийн аваад таарсан чинь нөгөө живжис нөхөрч Сталин байж. Тэгсэн Сталин хэлсэн. Нөхөр минь амийг нь аварсанд баярлаа. Чиний ачиг би яаж хариулах вэ? Юу хүснэ хэлэгдэж. Тэгсэн нөгөө залуу хариуд нь нөхөр Сталин танаас ганц л юм гоё. Намайг таныг аварсан гэдгийг хинч бит хэл хэрэгтэй. За ингээд хамгийн гол нь энэ сүүлийн онгойг ярьсан нөхөр үнэхээр 10 жилээр гулагаар цөлөгцсөн. Бодит. Харин амиа хоохолох гэж түүнийг матсан нөхөр хамт инээлцэн онгойг нь сонссон эргээр 5 жил торны арцуут. Ийм аимшигтэй ертөнцийн төгсгөл тэр 1953 оны хаврын нэгэн хүүтэй өдөр золоор нэг юм ирж 74 настай Йосиф Васильянович Жугашвили 1953 оны 3 дугаар сарын 5-ны өдөр амьсгал хураасан юм. Үхэж далдарсан юм. Энэ гачигч угаасан юм. Энэ хариг сэрцгийг дарангуулагч өөрийнхөө бүтээсэн ертөнцийн өөрийнхөө тогтоосон хууль журмаас болоод хамгийн гол нь тийм чавар амар тайван нүд аниг байдаг шүү дээ. Түүний үхэл нь 2017 онд дэлгэснээр гарсан Сталиний үхэл гэдэг нэртэй хар бараан хошигнол дүүрэн тэр хэрэг Британи кино хэрэг та үзсэн бол Сталиний үхлийг тойрсон хачирхалтай бүр хүн итгэхийн аргагүй маш олон үйл явдал босныг багцаарч бол мэдж байгаа энэ киног үзсэн бол энэ киног одоогийн Оросын албаны улсын эрх баригчид Оросыг харлуулах гэсэн мэдээллийн дайны нэг зэвсэг гэж нөгөө үзээд кино театруудаа гаргахыг хориглосон шүү дээ. Гэтэл бодит байдал дээр яг юу болсон гэхээр энэ кинон дээр харуулснаас ч илүү хачинчигтэй өчнөө олон илгийн явдал Сталиныг өөх үед болж өнгөрсөн байна. Энэ нийтлэлд өнөөдрийн дугаарт зөвлөлтийн түүхч Дмитрий Волкогновын бичсэн Сталиний намтар мөн Никита Хрушевийн дурсамж ном мөн албаны бас маш олон мэдээллийг их сурулж болгосон. Хрушев байхгүй юм тий. Тэгэхээр энэ одоо сүүлчийн өдөр гээд манай лавгдлмын тий бичдэг энэ зохиол цаана маш их судалгаатай байдаг юм аа. Волкогнов гээд энэ болохоор зөвлөлтийн армийн хурандаа генерал явсан. Зөвлөлт холбоод ус задарсны дараа өмнө нь нөгөө нууцын зэрэгт байсан материалуудыг ил гаргаад Сталин, Ленин, Троцкий нарын намтар номыг бичсэн маш нэртэй түүхч. За яг ч тийм нэг амьсгал хураачаагүй боловч Сталины тэр үхэлтэйг нүүр тулсан өдөр нь 1953 оны 3 дугаар сарын 1-ний өдөр. Өмнөх өдөр нь буюу 2 дугаар сарын 28-ны өдөр нь юу болсон гэхээр Сталин ойрын хүрээнийх хүмүүс болох Лаврентий Берия, Никита Хрушев, Георгий Маленков, Вячеслав Молотов, Николай Булганин нарын хамтаар өнгөрөөсөн байна. Одоо энэ юун хүмүүсийг танилцуулахад Берия бол Сталины одоо хиймлэр гихцэн зөвлөлтийн нуус цагдаагийн дарга. Хрушев нь болохоор Москвагийн намын хорооны дарга. Дараа нь Сталины дараа энэ чинь нөгөө зөвлөлт боловсон удирдагч болж байгаа шүү дээ. Маленков нь болохоор коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга мөн сайд нарын зөвлөлийн дарга. Молотов нь болохоор сайд нарын зөвлөлийн 1-р орлогч дарга. Харин Булганин болохоор Батлан хамгаалахын сайдын албыг тус хашиж ирсэн. Энэ хүмүүс Сталинтай ойрог өнгөрүүлж байгаа. Эхлээд тэд Кремль доторх нэг үзүүрийн жижигхэн танхимд кино үзсэн ба. Сталин хамгийн хачирхалтай нь тийм нэг ковбойтой вестерн төрлийн Америк кинод маш дуртай. Тэгэхдээ нэг киногоо бараг 20-30-40 удаа үздэг. Давтаал үздэг. Тэгэхэд нөгөө тойрон хүрээлэгч болон нөгөө өрсөн зочдтой өнөөх кинонд үзүүлнэ штэ. Эсвэл хүн болгоныг залхааж гүйцэдэг гэсэн гэж. Гэвч хинч юу ч хэлж зүрхлэхгүй штэ. Тэгсэн мөртлөө Сталин ер нь бусдыг тийм нэг эвгүй байдалд оруулах, ялангуяа зоогийн ширээн ярд нөгөө зочдоо даапаалж янзын үзэх маш дуртай. Түүндээ өөрөө ихэд хөөрж баясдаг байсан хүн байна. За ингээд Кремльд нөгөө кино үзчихэд Сталин
нөгөө журмын нөхдөд дагуулад журмын штэ. Цүнх өргөжтэй гэсэн үг шүү дээ. Уул нь бол журмын нөхдөд дагуулад Москва хотын тэр захад байдаг одоо юу Кунцево гэдэг. Кунцевогийн даача гэдэг буюу цуслангийн тийм нэг том эдлэн дээрж Кунцево гэдэг нь одоо энэ цуслангийн нэлж. Тийм нэг байршлын нэлж. За тэгээд тэндээ ууж наригсаар үүр цайлгсан байгаа инээд. Энэ юун цуслан гэхээр 1934 онд баригдчих дууссан энэ эдлэн газар. Сталин амьдралынхаа сүүлийн бараг 20 жилийн амьдарч байгаа. За нөгөө зөвлөлтийн томчууд чинь 3 дугаар сарын 1-ний өглөө үүрээр 5 цаг үед Сталины эдлэнгээс ингээд тарсан. Гэхдээ энэ ямар нэгэн тэмдэглэлт онцгой баярч биш. Сталины эдлэн дэх ер нь нэг ердийн л нэг өдөр нь ингэж өнгөрдөг. Яг тэгэхээр Сталин хизээний шашуу шиг амьдралтай. Голдуу шөнийн нэг 3-4 цаг үед л орондоо ороод тэгэд үд өнгөрч байхад л орноосоо босдог тийм зуршилтай. Өглөөний амьдрал гэж байхгүй унтчихлээ. Оройн хоол болохоор угаасаа оройны 9-10 цаг үед иддэг. Тэгвэл хамгийн гол нь тойрон хүрээлэгчтэй заавал дэрэгдээ байлгаж кино үзэх юм уу эсвэл арх сарахад хүрцдэг. Тэр нь дооджуулаа ажиглаж тандах нэг арга нь болчихсон. Заримдаа урьж авчирсан зочдоо зориуд цогтоож байгаад нөгөө элдв унагадаг гэд энэ Кунцевогийн энэ эдлэн дэх хүлээ авалт оройн зоогод ёстой л үлгэр домог шиг яригддаг. Хрушев гэхэд Сталинд тал болох гэд ийм зоогууд дээр нь үргэлж онгоо ярьж өгнө. Гэхдээ хамгийн гол нь онгоо ярьчаад гэртээ харьчаад Сталин ямар онгоонд инээсэн юун тухай ярихад инээж баясаагүй талаараа их нэртэй нэг бүрчлэн хэлж бичүүлдэг. Тэ тандаад судалгаа хийгээд өөрийгөө бас ингээд нэг алуулчмаар үл биш тэ. Тийм амир. За ингээд Сталины шөнийн нэг ийм идэвхтэй амьдрал нь тэгэхээр ганц эдлэн газарт нь ажилдаг үүршлэгч, тоогооч зэрэг игэл жирийн ажилтаар тогтохгүй. Энд чинь зөвлөлт холбоот улсын бүр төр засгийн томчууд, намын гишүүд, цэрэг армийн гихэн гэд ойр тойрных нь бүх хүнд маш дарамттай. Мэдээж маш төвөгтэй. Энд чинь ажил хийх хэрэгтэй шүү дээ. Өглөө нэг 7 цагт босоод 6 цагт босоод тий. Тэгтэл 3-4 бол шоудчихна. Их удирдагчийн өрөөнд болохоор хөдөлгөөн мэдрэгч суйрлуулсан. Хөдөлгөөн мэдрэгч. Энэ хэмнэлтэй нэг холбоотой. Яг л Сталин үргэлж тийм нэг аажуу босдог болохоор өөрийнхөө сэрснийг мэдэгдэх гэж эдлэнгийн нэг ажилчдаа өөрт нь үйлчлэхэд бэлэн болохыг сануулах гэж өрөөндөө хөдөлгөөн мэдрүүлж тавьсан юм байна. Тэгэл хөдөлгөөн нэг ингээл мэдрэгч нь ажиллаад эхлэв нөгөөл за нөгөө чин сэрсэн шүү гэлтэй. Гэтэл нөгөө өглөөний 5 болт эдгээр чинь шоудсан шүү дээ. 1953 оны тэр 3 дугаар сарын 1-ний ням гаригийн өглөө болчих. Үд дунд өнгөрч. Сталины өрөөс ямар ч юм яхахгүй. Хөдөлгөөн мэдрэгч нь ингээд бас ингээд юм мэдэрч өгдөг. Тэгсэн чинь их үд өнгөрч. Нар ингээд бүр гудайж эхэлж. Тэгсэн их удирдагч өрөөсөө гарч ирэхгүй л байгаад. Тэгсэн нөгөө энэ түүхч Волкогновын хожим олж мэдснээр тэр нэгний өглөө Сталины унтлахын өрөөний гадаа ээлж солиод манаан зогсож байсан гэд хоёр цэрэг байгаа. Ингээд үүдийн сагц ингээд хоёр цэрэг зогсож байгаа шүү дээ. Тэгсэн тэр нэгний бүр оройн 18 цаг үед Сталины өрөөний гэрэл гинт асхыг анзаарсан ба. Тэгэхэд нэг хэсэг тайвширсан байна. Бүгд яатсан бэл гээд тэгсэн одоос ирж байгаа юм гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь яг тэр 18 цаг үед гэрэл аснаа удалгүй дотор нь ямар нэг юм пит пат чимээ гараад нөгөө хоёр зэрэг сонссон ба. Тэгтээ яах учраа мэдгүй. Айж имээсэндээ бол нөгөө чинь хинч хөдөлж чадахгүй ингээ би бинийг хараад зогсоод. Нэгэн тэгсэн байхгүй. Орч шалах уу гэсэн. Ингээд шивгэнж ирэн штэ. Орч шалах уу гэсэн чинь нөгөөтг нь чи амнасаа үүдээ юу гэдэг байхгүй. Ингээд одоо цаашаа адал явдал эхэлнэ. За өнөөдрийн дугаарыг Уйг гурил ивентэтгэж байна. Өрх бүргийн хэрэглээ гэдэг ураатай. За Уйг гурил маань зөвхөн бүхэл бүрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг Монголдо нутагшуулаад амжилттай нэвтрүүлэн хэрэглэгчтэй хүргэж байгаа юм байна. За Уйг гурил нь бүхэл бүрийн гурил нь улаан буудайг хальстаанд бүхлээр нь тэрвэн гаргаж авдаг тул шим тэжээлээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үнэ цэнтэй гурил болдог юм байна. Ялангуяа хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг нь улаан будаан хальсан тэхээр агуулдаг гэнэ. За тийм ч учраас 2 дугаар гурил 3 дугаар гурил гэдэг те. Тэр чинь хүний биеинд их сайн гэж ярьдаг шүү дээ.
За энэ хэлцтэйгэн л хамт тэрэмтчихдэг юм байна. За тэгвэл үеийнхэн маань бүр Америк технологиор энийг бүр сайжруулад шинэ технологи нэвтрүүлсэн байгаа юм. Ямар гоё. Би ч амар гоё юм л гоо. Манай энэ үеийн хамт олон биш үү бүр захирлаас авахлаад эдгээр манай алтан гişүүд юм л шүү дээ. Оо тийм юм. Амар гоё. Тийм яасан сайхан. За энэ гурилын биед үзүүлэх ашиг тус нь ходоод гидсний үйл ажиллагааг дэмждэг, бүдүүн гидсний эрүүл мэндийг сайжруулдаг, зүрх судасны өвчнөөс урьдчилсан сэргийлнэ, хит таргалалтаа сэргийлнэ гэж энэ зандаа. Цусны эргэлтийг дэмжинэ, бодисын солилцоог идэвхжүүлнэ. За тэжээлэг чанар нь эрдэсийн агуулмж маш өндөр, баахан витамин аминтимэр баялаг юм байна. Нэрлэх юм бол дуусахгүй. Харин тийм мань нөгөө үеиг эзэрээд одоо ийм гоё мис болцсон. Гомбахын дэс сэлэн бэлтэж байгаа. За, үеийг мэдээж бүх дэлгүүрээр худалдаалж байгаа. За, дэлгэрэнгүй мэдээллийг 7717 8899 дугаарыг утаснаас болон Facebook-ийн үеиг гурил гэдэг аль бие усны хуудас байгаа. Тэндээс авах боломжтой. За баярлалаа. За тэгэхээр нөгөө хоёр зэрэг чинь нэг нь орч халах уу гэхэд нөгөөх нь амнасаа өөдөө гэсэн баа шүү дээ. Цэргүүдийн ингэж айд сандрах нэг харахгүй юм байна. Сталин өглөө эрт чимээ гаргасан хэнийг ч шийдэгдэг. Цагаасаа өмнө сэрчих юм бол бүр маш их уурсаж хилгэндэг. Күнцэвэгийн эдлэнгээс ер нь учир битүүлгээр алга болсон, Сибирь рүү нутаг заагдсан мерсэр хүмүүс байсан. Энэ тодорхойгүй энэ хэрцгий зантай холбоотой тэр хүмүүс алга болоодсан. Тэгэхээр бүгд айдаг нь арга. Өдөртөгчийн өрөөс ахаад ямар ч чимээ гарахгүй удаад байхаар нь харуулын цэргүүд бүр арга буюу Сталины арай зөөлөн хандаж ирсэн нэгэн настай үржлэгч эмэгтэйг дуудсан ба. Та иш өрөөр нь ороод өгч энэ бүр хитрхи удажлаа гэд. Тэгсэн нөгөө хөөрхий эмэгтэй чинь настай эмэгтэй чинь зориг зүрхээ яаж чангалаад Сталины өрөөрөө ганцаар орч чадаг. Би орохгүй. Би яагаад вэ гэдэг. За ингээд яах вэ? Нөгөө настай эмэгтэй ч орохгүй гэдэг бас айц. Тэгтэл уул нь тэр чинь Сталины харж ханддаг хамгийн сайн уул нь ханддаг хүн тий. Ингээ харуулын цэргүүд яахаа мэдгүй. Арга буюу оройн шуудан ирсэн гэдгээр шалтгаалаад нэг үүслэгч эмэгтэйг урдаа байрсараад ингээд 3 дугаар сарын 1-ний оройн 10 цаг үед айж бимгсээр өдөртөгч өрөөрөө орд. 22 цагт. Тий 22 цагт орой. Гэтэл зөвлөлтийн их өдөртөгч унтлагынхаа хувцастайгаа шээсэндээ норчгсон газар ингээд доошо төрүүлгээ хараад хөвтөж байгаа юм тэр. Гэхдээ амьсгаатай. Амьсгаа нь жигд биш, маш хүнд. Иргэн тойрны мэдрэх чадваргүй боловч гар нь үл мэдэг хөдлөөд амандаа юу ч юм ингээ бутнахыг хичээдэг. Гэвч үүслэгч ажилчч тэр харуул хамгаалтын цэрэг хамгийн ойрын туслахууд нь ч тэр эмч дуудас зүрхлэг. Яагаад? Шээсдэг байсан. Үгүй. Энэ нь Сталины өөрийнх нь хэрэгжүүлсэн нэг бодлоос ихтэй. Үе үеийн дарангуулагч олон нийтийг байнга айцаар удирдан залгах тийм туйлын арга барилтай шүү дээ. Бүх нөгөө дарангуульч тийм байдаг. Хамгийн гол нь хин ч итгэж чаддгүй маш хар сэртэй байдгаараа өөр хоорондоо бүр ялгарх юмгүй адилхан байдаг дарангуулагч. Сталин яг л тийм аимшигтай хартай маш муу санаатай хүн байсан. Нас дээр гарсан хойноч гэсэн тэр бүр огт зөөлрөв. Дэлхийн 2 дугаар дайн дуусчаад улс орных нөхцөл байдал олон талаар дээрдэт байхад ч гэсэн хилмигдүүлэлтээ үргэлжлүүлсээр л байсан. 1951 онд эмч нарын хуйлдаан гэдэг зохиомл хэрэг Сталин үүсгээд өөрийг нь болон зөвлөлтийн бусад томчуудыг хорлох гээд байна гэд эмч эмнэлгийн ажилтнад яалт тулгаад тэр дундаа Москвагийн еврей гаралтай эмч нарыг 2 жилийн дотор хэдэн зуугаар нь хомруулан баривчилсан. 1953 он гэхэд олон чимч мөрдөн байцаалтын үеэрх зодуурт хамлалыг дийлгүй амиа алдчихсан байсан. Сталинд сэтгэл тавьсандаа шүн орой болтол битгий суу эрт унтаж амарч бай, арх тамхиа багасгаа гэж хэлсэн. Тэгэд түүнээсээ болоод баригдсан итгэлтэй сайн эмчинч тэдний дунд баг. Амиа алдсан. Энэ бүхнээс болоод Москвад эмчийн хомсдол үүссэн. Москва хотод зөвлөлт толгойдсон нийслэлд эмч эмнэлгийн асуудалтай ямар нэг байдлаар нэр холбогдчихгүй гэхээс дор бүрнээ бүгдээрээ айж имэж болгоомжч байсан үе. Нэг эмчийн би утас мэддэг л би холбоотон болол тэ ингээд юу яч цөлөгдөн эсвэл амиа алдна. Би эмчийг таньдаг гэж болохгүй. Ямар тэнийг. Тэгэхээр Сталиныг тэр хэцүүхэн байр байдалтай болсон Күнцэвэгийн эдлэнд байсан хүмүүс эмч дуутахаас үхтлээ айсан аргагүй байна. Тийм байна. Эмчлэгдэж босоод өөр дээр нь эмч авчирсныг мэдэх юм бол Сталин хэнийг ч цааш нь харуулчих мэднэ.
Тухайд зөвлөлтийн аль сайн чадвартай гэсэн эмчнэр яаж хаад бүгд еврейчүүд байсан. Тийм болохоор эмч дуудлаа гэхэд еврей эмч ирэх нь ч тодорхой байсан. За харин эмч дуудахгүй ихээр их удирдагчийн амь насыг авран хамгаалж чадаагүй гимбурууг Берия тэргүүтээ намын дарга нар өөрсдөд нь тохоод нэг бол Сибирь рүү цөлн үгүй бол буудаж орих нь энэ үгэнд. Яах вэ? Ийм атсан шаланд орсон. Ийм болохоор Сталины эдлэнгийн ажилчид бүр яах учраа болохгүй хэдэн цаг дэмээсэн. Түгшин өмөлцсөн. Бүр яах учраа л цаг өнгөрөөлсөн. Минут биш шүү, цаг өнгөрөөсөн. Сталин ч нөгөө нэгний үүрээр зочтой явуулчихад орондоо орсон. Тэгээ нэгний өдөр магадгүй ердийнхөөрөө босдог цагтаа өндөөсөн ч гэсэн оройн угаалгын өрөө орох замдаа юм уу угаалгын өрөөс гарч ирээд тархинд нь цус харван унсан гэж таамаглах юм бол харуулын цэргүүдийг өөр дээр нь орж ирэх хүртэл лавтаа 4-5 цаг өтгөн шингэнтэйгээ хутгалдаад хэвцэн гэсэн үг. 4-5 цаг шүү дээ. Хамгаалтынхан Сталины өрөөнд орсноос ахаад хэдэн цагийн дараа эмч нарт гэхээс илүү нам засгийн томчуудад эхлээд хил хүргэсэн байгаа эднэр. За одоо хэлье. Ерөөс хэлье гэд. Ингээд 3 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнийн хэдэн цагт хэлсэн гэж 3 цагт. Олсноос хойш 5 цагийн дараа. Тий. Ингээд шөнийн 3 цаг үед Берия, Маленков нарын албаныхан Кунцевод ингээ ирж байгаа. Тэд ч бас яаран эмч дуудаг. Гэтэ амьд байгаа л. Зарим мэдээлэлээр бүр ингэдэж штэ. Берия Сталиныг зүгээр л унтж байна. Энэ Сталин их удирдагч унтж чинь юундаа сандарч үүмэлдээд байгаа юм бай. Ахаад битгий дуудаарай. Сталин бүү саад бол зэргүүдээр харуулуудыг загинсан гэд. Энэ нь Сталины эдлэнд байсан хүмүүст маш хачинжигтэй санагдсан гэд хожим тэр хүмүүс дурсан байдаг юм. Харин хэсэг хугацааны дараа яах ихээ ярилцж жагаад Берия, Маленков хоёр тэр өглөөний 7 цагийн орчимд өөрөөр хэлбэл ухаан балартан унснаас нь бараг бүтэн 12 цагийн дараа Сталинд эмч дуудаж. Берия, Маленков хоёр. Тэгэд зөвхөн эмч дуудахаас гадна бусдаа мөн хэлэрүүлж. Тэгэд бүгдээрээ даруйхан энэ Кунцевод эрхийг үүргэцэж. Ингээд хоёрны өглөөний 8 цагийн орчимд Хрущев Булган нарын улс төрийн товчооныхын эмч мэрэгчлэнүүдийн ингээд багтаа зэрэг шахам ингээд бүгд орж ирсэн. Берия Хрущев нарын цэргүүдийн хамт сая нэг Сталиныг одоо л газраас нь одоо өргөнө. Унснаас нь баг 10 хэдэн цагийн дараа. Ингээд газраас өргөн өрөөнийх нь жижигхэн буудан дээр хэвтүүлж байгаа. Тэгвэл амьд байгаа ш. Эмч нар түүнийг тархиндаа цус харвсан гэж онцлоод өндөр даралтыг нь буулгахаар нүүр хүзүүн дээр нь хануур хорхоо тавих гэх мэт тийм харьцангуй зөөлөн аргаар эмчилж эхэлж байгаа. Одоо ухаан илүү үр дүнтэй байж мэдэх барууны гэгдэх эмчилгээний аргуудыг хэрэглэх боломж байсан ч гэсэн эмч нар айсандаа илүү хөдөлж бас чадааг. Тэг тиймэрхүүл ямар ч үр дүнгүй шахав эмчилгээ хийж эхэлсэн. Энэ хооронд бүгдээрээ үүмэлцэн хэвээр. Зарим нь бүр үннээсээ эмгэнэн шаналж байгаа бас мэдээж энэ чинь. Одоо ч энэ нэвтрүүлгийг сонсоод Сталинигтэй ингээд үгсэнд нь харамсаж байгаа монгол хүн ч байдэн шүү дээ. Намайг одоо доош нэгээл ороод ирнэ. Тэгэхэд энэ ч бүр их байгаа. Тэгэхээр зарим нь л үнэхээр шаналж. Зарим нь харин Сталиныг эргээд босоод ирэх үеийнхээс үнхэлцгээ хартлаа яаж байгаа. Тэр нь ихэнх нь нэсэн. Харин Сталины ойрын хүрээнийхэн өөртөөхөө эрх мэдэл намын доторх байр сууриа бодолцоод дотроо бүрч их зөрчилтэй байсан тодорхой. Берия л гихцэж одоо тэр дороо өөрийгөө зөвлөлтийн шинэ эзэн болчихсон мэт аялж гисэн гэж байна шүү дээ. Кунцевод бүр ухаангүйгаа Сталиныг элдвээр доромжилж эхэлсэн гэдэг яриа хүртэл байд. Тэгтэл юу басан гэж Берийг Сталиныг ингээд домжлол те өөрөө би одоо шинэ удирдагч гээд тим аашааг гаргаж исэн чинь Сталин түүний үгийг сонссон юм шиг тойрон хүрээлэгчт нь улаан цайм жүжиглээд агаад ууралсан юм шиг гинэтхэн ухаарчд. Сталин. Тэгсэн чинь Берия Сталины орны дэргэд өвдөг бохирн суугаад гарыг нь үсээд хурдхан шиг идэж босхийг гуйн өөлж гисэн гэж байна. Биш тэгч. Харин цаашиг бол
кино цаашаа. За ивент тэтгэгчтэй харилцсан. Дарангуулагч юу хэл ингэж өөрнөл гоё юм бүр. Яг л юм болсон. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors ивент итгэж байна. За энэ компани маань Япон автомашины сэлбэг засвар үйлчилгээний салбарт 99 оноос хойш 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэд Японы нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон баг юм. Япон хүмүүс Япон компаниуд ямар хүнтэй хамтарч ажилладаг вэ гэвэл хариуцлагатай, тууштай тийм хүмүүсийг сонгож хамтарч ажилладаг. За тэгэхээр 8 компанитай хамтарч байна гэдэг бол Forward-ийн чанар чансаг харуулж байгаа хэрэг юм. Яг үнэ. Одоо Forward дээр очиход бол бүх юм найдвартай байх нь шүү дээ. Тий. Одоо үйлчлэгээнч найдвартай байх нь байна. Японы 8 компани бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн найдвартай байх нь байна. За тийм учраас одоо цаг дулаарсан машинда засвар үйлчлэгээ хийх ёстой. Тийм болохоор Forward-ыг сонгоорой гэж зөвлөмөр байна. За Forward маань ч гэсэн зөвхөн өөрсдөө энэ чанартай автосэлбэгийг хэрэглээ зогсохгүй бусад одоо засварын төвүүдийг бидэнтэй ирж хамтарч ажиллаач гэж урьж байгаа. За тийм болохоор бүгдээрээ тэднэртэй бас хамтарч ажиллаасаа гэж бас хүсэж байна. За тэдэнтэй холбогдох дугаар нь 7510 7510 ТЭЦ3-ын чанга хойно тэдний засварын төв оффисд байрлаж байгаа. Тийш очиод бас уулзах боломжтой юм байна. За баярлалаа. За ингээд Сталин гинт босоод ирнэ. Ухаанд тий босоод ирнэ чинь зүгээр нэрээ Ирэлгээ илчил босож байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Бүгд зүгээр үнхэлцгээ харлаа шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг Сталин эргээд хэдхэн хормын дараа буцаад ухаалцчих. Энэ чинь тий түр зур. Тэр зүгээр аимшигтэй мөчлөхгүй. Тэгсэн чинь Берия яг л өмнө шиг их зантай болоод буцаад тэгээ амар сэхэн болсон гэж. Энэ ямар. За ингээд Сталины би ногц сайжрахгүйсараад бүр ингээд эн чинь 3 дугаар сарын 5-ны өглөөлж энэ чинь хитэн өдөр болж үхгүй. Маш их тарчилсан. Хитэн өдрийн турш. Тэгээ бүр 5-ны өглөө болчиход. За ингээд түүний зүрхний хэмнэн алдагдаад амьсгал нь улам бүр цайшлаалах. Тэгсэн тэр өдөр Сталины ганц охин Светлана, отхон хүү Василий хоёр нь 5-ны өдрийн оройн 7 цаг үед 19 цаг үед Күнцэвгийн эдлэнд охин хүү хоёр нь хүрээд ирчих. Тэгсэн хожим нөгөө охин Светланыхан бас дурсамж байгаа. Түүний дурснаар Сталин хүүхдүүд ирснийг мэдэрсэн юм шиг хит хит удаа ухаан орж байгаа юм шиг ингээ яраглал хачаа аваа гаргаад эхэлсэн гинэ. Тэгсэн чинь Василий болохоор нэлийн хүлчүү ирсэн юм. Мууснаа новчнууд минь та нар миний эцгийг алчглаа гэж тэнд хашгираад бүр агсан цогтуу тавиад бүр салахгүйсэн юм. Та нар миний эцгийг алчлаа гэж бүгд нөрөө. Тэгэхээр түүнийг арга буюу аавынх нь өрөөс нь гаргасан юм. Тэгтэл 5-ны оройн 20 цагийн үед Сталин нүдийг нэгшүүлт. Тэгснэ зүүн гараа өргөд нэг юм руу заадаг. Ахаал хорчлоо. Тэн чинь битэлтэй гэж бодож байгаа. Мянган багштай баг л. Гэтэ энд нөгөө төр зургийн сэргэлтэнд бас л удаа өршлөөгөө. Тэгснэ царай нь улам бүр хөхөрч нүүр аав нь бүр эвгүй татхамж байснаа ахаад ухаан баларч штэ. За энэ удаа Сталин бүр мэс ухаанг болж бүр гэтээ үхээгүй. Эмчнэр ингээд 5-ны оройн 21 цаг 40 минутад сүүлчийн тарилгаа heit. Харин үүнээс ердөө 10 минутын дараа буюу 1953 оны 3 дугаар сарын 5-ны оройн 9 цаг 50 минутанд 21 цаг 50 минутанд зөвлөлтийн удирдагчийг амьсгал хураасан хэмээн бүртгэж авч. Ингээд үхэж талдарч. Сталин ийхүү биеинд орцоор тархинд нь цус харавснаас бүтэн 4 хоногийн дараа нэг цэргэлгүй байсаар амьсгал хураасан. Охин Светлана нь болохоор түүнийг маш их зовж тарчилсан. Бүр нүдэ нэг гэж оролдох тоолонд харцсан бүр аимшигтай харагдчихсан. Күнцэвгийн эдлэнтх тэр үеийн уур амьсгал яг л хар дарсан зүүчиг бүх хүнийг ингээд багалзуурдах шиг болсон гэж олон жилийн хойно бичсэн байдаг шүү дээ. Бүх хүнийг багалзуурдаад. Багалзуурдаад хитэн өдөр ингээд багалзуурдсан юм шиг. Тэгсэн мөртлөө үхэхгүй. Маш тарчилсан гэдэг байхгүй. Сталиныг. Гэтэ нөгөөд нүдэ нээх гэл оролдоод нэг жоохон нэхэд л цаанаас нь аимшигтай харж ирсэн гэдэг. Гэтэ Сталины үхэл хичнээн аимшигтай байгаад түүнээс болж үхэж үргэцсэн. Амьдын хагцал үтсэн сая хүний зовлон зүдүүрэнд ирд бол юу ч биш. За ингээд зөвлөлтийн удирдагч өөд болсон гэдэг мэдээг маргааш нь буюу 1953 оны 3 дугаар сарын 6-ны өдөр олон нийтэд радиогоор зарласан. Сталины цогцыг тэр дорн задлан шинжилгээнд оруулаад олон нийтэд ил болгон харуулахын тулд занданшуулах ажиллагааг эхлүүлсэн ба.
ухаангүй хөвтөж байхад нь хачин жигтэй аашаа гаргаад байсан болохоор нь Берия л энэ Сталины хороочсон болов уу гэдэг яриа газар авт. Гэхдээ ер нь тэр яриа маш хүчтэй явагдсан гэдэг тухай үед энэ Берия Сталиныг алчлаа гэдэг яриа зөвлөлтөй яриа явсан. Гэхдээ мэдээж хэрэг энэ өвгөн дарангуулагч нь өөрөө үнэхээр тархины суцны хатууралтай. Тархинд нэг хэмжээний цус хурсан. Тархинд нь цус харвсан гэдэг нь задлан шинжилгээний дүгнэлтээр эцэслэн нотлогдсон. За Берия Сталиныг амьсгал хураасан даруйд Молотовт ингэж хэлсэн байна. Би та нарыг Сталинаас аварлаа шүү гэж хэлсэн. Ийм яриа байт энэ. Молотовт хэлж байна. Би та нарыг Сталинаас аварлаа шүү гэдэг. Гэхдээ энэ нөгөө зарим хүний таамагладаг шиг одоо Бериягийн Сталиныг цааш харуулчихснаа гайхуулсан хэрэг огт биш. Энэдээс болоод бас ингэж хэлсэн болохоор нь Берия алдсан байна гэдэг яриа бас газар авсан юм л та. Харин зүгээр сайн бодоод үзэх юм бол одоо миний ирүү ихсэн шүү гэдэг санаатай. Ер нь бол Берия өөрийгөө бүр Сталины үлдсэн олон гим нүглээс холдуулахын тулд нэг юм хийсэн байдаг шүү дээ. Сталиныг нас барангуут шүүх хурлаа хүлээжсэн. Өнөөх эмчнэрийн хувилдаанаар барьжигдсан хэдэн зуун эмчийн хэргийг шууд хэрэгсэхгүй болгоод улс орон даяар бүр сая гаруй хүнийг шүү дээ. Улс төрийн хоригдлыг сулсан. Тийм үү. Тэгэхээр би энэ чинь хамаагүй байсан шүү. Сталин хийсэн шүү гэж харуулах гэдэг байхгүй. Тийм байна. Өөрөө гардан гүцэтгсэн шүү дээ. Тэгсэн. Тэгэд гэхдээ золоор сая гаруй хүн тэр дор суулгацсан. Бериягийн бэртгчин зан нь тэр сая хүнийг аварсан юм. Тий. Эдгээр суллагдсан хүмүүсийн дунд хэн байсан гэж чинь. Нөгөө Молотовын ихнэр Полина хүртэл байсан. Үгүй тийм. Полина суллагдж байгаа. Молотовын ихнэр хүртэл суллагдж байгаа шүү дээ. Амар гоц. Гулагаас. Гэвч зөвлөлтийн удирдагчийн суудалд хамгийн их санаарч байсан Берияш тэр, Маленков тэр Сталины угсаа заламжлагчаар тодорхойг. Ер нь Бериягийн сүүлчийн өдөр гэж хийвэл энэ бүр бас аимшигтай нэвтрэл болно шүү дээ. Маш амар юм болт. Берияг Сталинаас огт ялгаагүй. Зарим талаар бүр илүү гарахаар ярахчин дарангуйлагч гэдгийг хүн болгон мэддэг болохоор бусд нь ар хударгаар нийлэн хуйлж жаад бүр Жуков генералын тусламжтайгаар хэдэн сарын дараа баривчилт. Энэ бүр кино цааш болт. Энийг ер нь тусныг хийнэ. Түүгээр зогсохгүй бүр Берияг гадаадын таг нь бол улс орноос урагш гэж бүр цолж жагаад Сталиныг өгснээс яг 9 сарын дараа 53 оны 12 дуусад буудан хороод байгаа. Өчиггүй. За ингээд Сталин шарилыг бүтэн 3 хоног нийцдэл байлгасан. Энэ нөгөө зөвлөлтийн иргэдэд нөгөө гашуудах, хүндэтгэлээ илэрхийлэх тэр боломжийг олгож. Зарим хүн үнэхээр л чин сэтгэлээсээ цочирдож гашуудсандаа их удирдагчтай хүндэтгэл үзүүлэх гэж ирнэ. Зарим нь ердөөл айж имээсэндээ эсвэл аль нэг газрын даргын шахалтаар ч юм уу те аимшиг дарангуулагчийнхаа өмнө толгой гудайлгаж явж. Гэхдээ нүглэхтний үхэл хүртэл нүгэлтэй бас балагтай байд юм байна. Яасан гэхээр Сталиныг оршуулах үед бас нэгэн явдал үүнийг батлаад өгнө. Нүглэхтэй хүний үхэл хүртэл балагтай байдаг. Зөвлөлтийн өргөн удам нутгийн энэ тэндээс Москвад ирсэн хэдэн мянган хүнийг цэрэг цагдаа нар зохицуулж чадахгүйсэн. Эцэстээ бүр танкаар шахаад адуу маш их хашиж хариулж гисэн нөгөө дүлж чинь. Энэ нь олныг хамарсан үүмэн мөн шахацалтаа үсгэж штэ. Энэ нь хэдэн 10 хүнийг үүмсэн шахацлцсан олны хүнс хөлд дарагдаад амиа алдахад хүргэв. Албаныхын энэ явдлыг эхлээд хавт харсан. Харин хожим Хрущевыг гаргаад ирдэг байхгүй. Тэгсэн Хрущевийн тооцоосноор 109 хүн Сталиныг оршуулсан өдөр буюу 1953 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Москвагийн төвд олонний хөлд гიშгэгдэж юм уу эсвэл барилга байшингийн хан хэрэм армийн танк зэрэгт шахагдаж амиргдсан. 109 хүн. Би станхудаа энэ талаар сонсч шээ. Нүгэлэхтний үхэл хүртэл нүгэлтэй балагтай гэдэг чинь. За ингээд Сталин шарилыг анх улаан талбайдах Ленины бунхан дотор бунхалсан ч гэсэн зөвлөлтийн нөгөө шинэ удирдагч Никита Хрущев шууд шийдвэр гаргаад 61 оны 10 дугаар сард өстө дуу шуугийнхан шиг үүр цэрээр сэм зөөврлөөд Кремлийн хан шилжүүлчихсэн. Хрущев ганц Сталин шарилтай ч тооцоо бодог. Тэр бүр маш зоригтойгоор Сталиныг шүүмжилж, олон бодлогыг өөрчилж 1956 оны бүр коммунист намын их хурлаар өнгөрөөд 3 жил дөнгөж 3 жил болж байгаад коммунист намын их хурлаар бүр Сталиныг илэрхий шүүмжилдэг.
Түүгэнд Хрущевийн нууц илтгэл гэж нэрээр үлдсэн ба та бүхэн хайгаад болоор. Хрущевыг энэ илтгэл дээр бүр Сталины бодлогоос болсон их өлсгөлэн, их хилмигдүүл зэрэг ингээд дурдах хүртэл зөвлөлтийн коммунист намынхан тухайн үедээ ер нь хичнээн хүн үхэж үргэлжсэн талаар ямар ч багцаагүйсэн гэж байна. Тэгэхэд энэ 56 оны энэ нууц илтгэл дээр Хрущев тэдэн хүн хилмигдсэн. Тэдэн хүн өлсгөлөнгөөс болж 30-д оны амар өлсгөл нас барсан. Энэ бүх тоо гаргаж ирдэг байхгүй. Тэгэхэд хин чин талаар бүгд айцтай байсан. Гэтэл ер нь хилмигдээд байгааг мэдчихсэн. Гэтэ хідэн хүн гэдгийг мэдэхгүй байсан. Тэр тогсноосод бүгд ямар аимшигтай он жилүүд байгаа гэдгийг мэдсэн гэж байна. Сталины үр хүүхдүүд ч гэсэн ер нь эцгийнхаа харигслал энэ хэрэгцээлээс зугтаж чадаагүй. Ууган хүү Яков нь болохоор бүр олон удаа амиа юутах гэж оролцсон. Тэр болгондоо бүтлгүүдж байсан болохоор Сталин түүнийг бүр цаг үргэлж дорд үзэж доромжилдог байсан. Ууган хүүгээ. Яков Жугашвили дэлхийн 2 дугаар дайны үеэр нацистууд баригдсан шүү дээ. Тэгээд хорих лагерт хоригдож байхдаа 1943-нд 36 наснда алагдсан. Тэр хорих лагерт алагдчихсан. Удааху Василий нь болохоор эцгээ нас барсан нөгөө архив удсан. Эцгээ нас барснаас хэдхэн сарын дараа баригдаж хоригдоод нуцаг заагдаад тэгээд 40 наснда архаг архиталтаас сурч нас барсан. Харин ганц охин Светлана нь багадаа болон Кремлийн гүнж нэртэй байсан. Тэгсэн чинь анхны хайрыг нь Светланагийн анхны хайрыг нь эцэг нь дуудан хоросон. Тийм учраас аавтайгаа түнжинд тасраад ер нь л энэ зөвлөлт засагт бүр итгэл алдрах болсон. Тэр 1967 онд энтгэхт байхдаа шин дээлидэх Америкийн элчин сайдын яамнаас орогнол хүсээд маш дүүлэнтэйгээр Америк руу зуцаж гарт. Охин нь Лана Питерс гэдэг нэртэй болоод тэгээд саяхан буюу 15 жилийн өмнө 2011 онд 85 наснда Висконсин мужид амьсгалууллаа гэх. Эцэг ихийн гимиг ч юм уу хүүхдүүд үүрэхгүй. Тий. Гавьягийн ч гэсэн хүүхдүүд яг гавьяанд тогтож болох юм. За ийм сүлж өдөр энэ аимшигтай нэр. Биднийг итгэдэг штеп. Аль нэг талыг магтаж яриад байна, аль нэг талыг муулаад байна. Бид Орос орныг муулаагүй. Тий. Бид энэ аимшигтай зүйл хийсэн хүмүүсийг Монголыг нэг хийж хилмигдүүлсэн хүмүүсийг л ярьдаг шүү дээ. Тий. Тийм шүү. Орос ч маш сайхан. Орос үндэстэн ч их гоё штеп. Хичнээн сайхан ер нь. Тэр ёс уламжлал дуу бүжиг хичнээн сайхан гоё штеп. Хүчнөөл Орос найзууд байна. Бид нар чинь нэг хогийн дарангуулагч яриад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэнгүү та нар Оросыг мууллаа. Манай Сталин яаж яана гэдээ мангарцгаах гэдэг. Тийм. Цуст яргачны тухай ярьж байгаа шүү. За баярлалаа зандаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors зам хөрх бүрийн хэрэглээ үе гурил ивент гэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.